хайр халамж нэгэндээ тавих итгэл найдвар л байгаа юм да. Хоёр биеиндээ итгэлтэй. Тэгээд биеинээ хүндэлж дэйтэж явал тэгээд болно да. Сайхан амьдрал. Өдий болт хамт одоо доороос тийшж дэрэгдээс тулж явсан. Одоо замыг гэрэл төлж өгсөн талархаж байна. Дэннээс илаач хавья гэж байхгүй. Шиг цайлган цагаан сэтгэлтэй дандаа энэж тоглоом хийж явдаг таалагддаг да. Нэг зангараа. Дандаа өргөлж төшч тулж явдаг чамдаа хайртай шүү. Хоёулаа хамт олон он жилийг туулнаа. Нөхөртөө миний хань одоо цаашдаа олон жил дахиж амьдраад хоёулаа дараачихан одоо хөрмийг 60 жилийн хөрөм хийхийг л хүсэж байна. Энэ бол 50 жил ханилсан хосууд маань бие биендээ сэтгэлийн үгээ хэлж буй агшин. Одоо ч ахин цугтаа 5, 10, 20 жил бүх насаараа амьдраад ахин дахин хурим их нууцхан хүсэл тэдэн байсаар. Гоё байна уу? Ер нь одоо ярих юм алга ингээд цаг дагаад яг үе дамжаад ер нь улам л гоё болж байна одоо. Сэтгэл зүрх сайхан байна. Өөр хөвгтөд тойруулаа. Дэх нь бол нэгээрээ хоёроо байсан одоо бол үр ачнараа дагуулад бүр өнөр өтгөн болоод гоё л байна. Анх тэд танилцахдаа хайртай дуртай гэж их хэлдэггүй байсан ч бие биендээ нэгдээд уустдаг гэдгээ хэлж байсан юм. Оюутан хүүхдүүд байлаа 10 хэдэн 17 8 настай. Би нэгэ дагаад л хурж явсан. Би вач мэдгүй залуу байж тээ. Амьдрал амрал гэж бодож гүйжсэн. Тэгэл одоо өнөөдрийг бодох тэгэл зовтон жаргал зөндөгт туулаад ирсэн бай. Сайхан байна уу? Бидний үед бол бүгдээрээ одоо тийм хүүхдтэй хүн чөлөө аавна маа гэсэн асуудал байгаагүй шүү дээ. 45 он бол хүүхдээ яслаар дамжуулаад цэцэрлэг сургуулиар өгдөг. Бүгд алуу хашдаг. Тэгээ өвгөн мэтэр хоёулаа зэрэг ажилтаа. Тэгэл хүүхдээ зөөгөл өсгсөн хадуужилтаа тэгээ зовох цаг зөндөө л байдаг. Ядарна. Тэр болгоны даваал ирсэн. Тэгтээ одоогийн залуучууд ч гэсэн бас тэгээд нийгэмдээ халамжтай тэгээд өргөдөө сайхан өсгөөсөө гэр бүл янз бүрийн салбарт битгий байгаасаа л гэж хүсэж байна. Он жилүүдийн уртыг тоолохоос илүү оршихуй бүхнээ чамтайгаа холбож явна. Өнөөдөр маргааш ирээдүйг хүртэл өр зүрх минь ганцхан чамд л зориулдаг.